хийсгээд Одоо байгаль орчинд үйлдвэрлэлийн ажлын том төлөөлөл өсөж байна. За оройн төвөргийн үзэгчтэй чухал сэдв нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар бид үзэгч та бүхэндээ сүүлийн үед нийгэмд нэлээд маргаан дагуулад байгаа. За жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас улс төрчид түүний хамаарал бүхий компаниуд зээл авсан талаар нэлээд шүүмжил дагуулад байгаа. За тэгвэл энэ талаар бид нар хэлцүүлгийг өрнүүлэхээр зочдыг өрсөн байна. За миний баруун хурлаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тагмын ерөнхийлөгч Лавжов. За хууль зүйн ухааны доктор профессор Батжав. За Монголд бид үйлдвэрлэв төрийн бус байгууллагын тэргүүн майццэг баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Бат Дэлгэр нарыг одоо өрөө оролцож байна. За тэгэхээр хэдүүлээ хэлцүүлгээ энэ асуудлаас эхлэе л да. Лавжов ерөнхийлөгчөөс эхлэе. Үндсэндээ одоо энэ төсвийн орлогыг татвараар бүрдүүлж байгаа. Татварыг хэн төлж байна? За баялаг бүтээгчид, ард иргэд, хөдөлмөрчд тийм ээ. Тэгэхээр энэ мөнгийг эргүүлээд зорилттой бүлгэд нь одоо экспортыг, орлох, импортыг дэмжих энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг баялаг бүтээгчдэд дэмжээ гэдэг ингээд төсвийн хөрөнгнөөс тусгаалаад тийм ээ. Хөнгөлөлтөө зээл болгож байна. Гэтэл энэ мөнгө нь нөгөө хэдхэн улс төрчдийн одоо хамаарал бүхий компанид очиод байна л да. За, өглөөний өрөөмийн төхөргөө. Асуудал юунд нэг үл ерөөсөө биш нийтийн мөнгөний дахин зарцуулалтын асуудал нь ерөөсөө Монгол онолгүй хууль эрх зүйн хариуцлага асуудал байдгүй. Тийм асуудал. Сүүлд бол бид нар бас нэг хэдэн жил бас энэ тухайн засгийн газруудтай ажиллаж байгаа татварын орлогыг цуглуулдаг механизм бол хийцэн. Чинь одоо нэмэгцээр дээр бол бүх орлогыг цуглуулж өгч байна. Одоо энэ жилийн чинь татварын орлого бараг 2 их 80-аар 5 билээ. Гэтэл бид нар ингээд цуглуулад өгсөн орлогын маань буцаага захиран зарцуулж байгаа их мэдлэлтэнгүүд бол хяналтгүй байдаг. Энэ бол манай сүүлийн 20 гаруй жил явж байгаа маш том асуудал. Дөнгөж энэ өнөөдрийн тэр жижиг дунд үйлдвэрлэлч сан болов зөвхөн ихнийх нь орой хэсэг. Энийх нь тэр 1 их 80 төгрөгийн асуудал. Одоо жишээ нь 13 14 онд одоо жишээ нь 5 тэрбум долларыг бид нэр тараалаа шүү. Тэгэхээр манай хамгийн том дарга нар тэр дахин зарцуулалтыг ямар ч хуульгүй байдаг. Энийн дэ манай асуудал. Тийм учраас өнгөрсөн жил бид нэр их сургуулийн багш нартай бас танхим маань зөвхөсөл гаргаж нэг том ном гаргасан. Тэр нь юу гэвэл улсын төсвийн орлого зарлагын оновчлыг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ сүүлийн 10 жилдээр ямар 7 төрлийн орлого, 7 төрлийн зардлыг аль болох бага болгохын бүгдийг битэмтэй гаргасан. Тэгээ одоо энийг буцаагаад хэрэглээч гэдэг юм хавд өнгөрсөн хавраас хойш би бол энэ ям тамгаас өгч байгаа. Нэгж тэрийг нэг ашиглахгүй байна л та. Тэгээд ер нь зах зээл дээр ийм эрх мэдлэлтэнгүүдээр дамжиж буруу хуваарлт ихэн зах зээлүүрийг нэвтчихдэг. Нэгсэндээ бол том жижиг хулгайч нарыг бол мөнгөний дахин хуваарлаас гарч ирдэг. Энийг бол одоо ингээд цааш нэгэнтээ ил болсон. Одоо бүр үргэлжлүүлээд тэрнээс сүүлийн 10 жил ер нь төсвийн хөрөнгө оруулалтууд, энэ тендерийн асуудлууд, концессийн асуудлууд дандаа татвар төлөгч бидний мөнгөний дахин хуваарлт байхгүй. Энийг бүр ил гарах хэрэгтэй. Одоо нэгэнтээ ясан 6-7 гишүүнээс нахуулаад явуулаад араас нь бол энэ 4-5 жилийн өмнө юу болов тэдний бүгдийг гаргаж ирэх хэрэгтэй. Бидний хариуц тооцож чаддаг. Ялангуяа татвар төлөгч бид нар энэ өссөн татвар хойноос явдаггүй. Нийтийн мөнгөний ойлголт манад маш байдгүй. Нийтийн санхүүгийн ойлголт бүр байдгүй учраас энийг эрх баригч нар гэж хэтрүүлэн хэрэглээд байгаа. Тэгэхээр баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд одоо хамаарал бүхий хичнээн жижиг дунд үйлдвэрлэгчд байдгийг. За эндээс ер нь хичнээн нь одоо энэ жилээс жилд одоо жилийн жилд зарлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч чаддсан юм бэ? За одоо бүхэнд оройн төргий. Манай баялаг бүтээгчтэй холбоо бол 2015 онд байгуулагдаж Өмнөөс хойш аймаг нийслэл дүүрэг сумдуудаар бол салбар оройгоо байгуулж ажилласан. Манай холбоо бол нийтдээ 100 гаруй мянган дэмжигч гишүүдтэй гэж бол биднээс үздэг. Тэгээд манай холбооны зүгээс бол мэдээж холбооны гишүүд зүгээс энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналуу бол зээл өгсөн тохиолдлууд бол зөндөө байгаа. Харин авсан тохиолдол бол бараг байхгүй. Ийм байгаа байхгүй юу? Яг гэвэл ер нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас одоо зээл олгох журам гэж байдаг. Энэ нь 2017 оны 6 сарын 14-ний хүн сүлд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан. Энэ журмаар бол нийтдээ 13 нэр төрлийн 38 шаардлага тавьсан байдаг байхгүй юу? 38 шаардлага шүү дээ. Тэгэхээр энэ шаардлагууд бол жирийн баялаг бүтээгч биднээс бол үнэхээр тэр шаардлагыг биелүүлэхэд бол аюулгүй хэцүү шаардлагууд байдаг. Одоо адгийн наазах нь хамгийн нэгдүгээр тавигдах шаардлага бол одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн 5-1 дээр байгаа
1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байх хэрэгтэй. Энээс дээшээ бол байж болно. Энээс дээшээ бол тэр бол нөгөө том аж ахуйн нэг зүрх орчих واخ. Тодорхой. Хоёрдугаарт нь жижиг дунд үйлдвэрлэлийн хэрвээ тэр 5.1-р шаардлагыг хангаж ивэл 6-р зүйл заасны дагуу хүнс үйл ажлын хөнгө үйлдвэр яамда бүртгүүлсэн байх хэрэгтэй. Бүртгүүлээд жижиг дунд үйлдвэрлэл гэрчлэгээ авсан байх хэрэгтэй тийм. Эдгээр шаардлага бол яг манай баялаг бүтээлчдэл хийчихэж байгаа. Тэрнээс цаашаа тэр 13 нэртөрлийн 38 шаардлага бол үнэхээр хэцүү шаардлага байхгүй. Өөрөө хүртэл тэр хүнс үйл ажлын хөнгө үйлдвэрийн сайд Бацарыг бол бас нэг ярилцлагандаа хэлсэн шүү дээ. Энэ зээл бол тийм амар олддог зээл биш ээ. Шаардлага өндөр шүү дээ гэж хэлээд байгаа тийм. Тийм учраас энэ шаардлагыг хангахад бол үнэхээр хэцүү байдаг. Тэгэд энэ бол манай баялаг бүтээгчд бол тэнгэрт байдаг зээл байхгүй. Үнэ. Яагаад гэвэл эн чинь 3% үүтэй. Холын мөрөөдөл байна шүү. Тийм 5 жилийн хугацаатай өгж байгаа. Эхний 2 зээл нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх. Энэ зээлийг авсан одоо баялаг бүтээгч жирийн одоо жижиг дунд үйлдвэрлэгч бол үнэхээр томрох, өсөж дэвших тийм боломжтой байхгүй энэ зээл бол. Яагаад гэвэл одоо арилжааны банкны 20 30 40% зээлийг аваад дөнгөж өнөөдрийнхөө амьдралыг болгож явж арай ядан салгаж явж байгаа энэ аж ахуй нэгжүүдэд 3% зээл, жилийн 3% гэдэг чинь сарын 0.25% байхгүй. 0.25% зээлийг авал энэ бол тэнгэрийн умдаг атгаснаас өөрчлөгөөс. Тэгэхээр энд мэдээж сая майз цэцэг оролцогчийн хувьд бас хэлж байна тийм ээ. Нэг сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй гэж. За нийтдээ бол улсын хурлын одоо цаашдаа нэмэгдэх магадaltaй байгаа. Одоо бол нэг 8 нэр бүхий 8 хүн яригадаад шүү дээ. За нэг сайд нь огцорчлоо, нэг сайдаараа засгийн газар нь тугдагчлаа. 2 сайд нь байж идэг, нэг нь яачлаа. Огцорж байгаа шалтгаан нь 2 төсөл авсан гэж. Нөгөөх зам дээр хөгжлийн сайд Содбаатар нь болохоор 1 төсөл авсан байна. Тэгэхээр огцрохгүй юм шалтгаан байна л дээ. Энэ дээр ёс зүй тал дээр нь бас хуульч Батчуугийн хувьд байр суурь илэрхийлэхгүй. За оройн үзэгчтэй тэгээд яг энэ асуудлыг би зөвхөн ёс зүй талаас нь биш, ерөөсөө эрх зүйн талаас нь шууд өнөөгийн мөрдөж байгаа хуулинд байгаа эрх зүйн зохицуултаас нь шууд хэлье гэж бодож байна. За Монгол улсын эрүүгийн хуулинд бол нийтийн албан тушаалтан эрх мэдэл бүрэн эрхээ ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол түүнийг гэмтлэх тооцоор хуулжсэн. За хоёрдугаарт нь хүндрүүлэх нөхцөл байдал нь онцгой хэмжээний хохирол учруулбал хүндрүүлэхээ заасан. За гуравдугаарт нь өшөө энэ үйлдэлийг за улс төрийн нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол бүр хүндрүүлэхэд заасан байна. За нийтийн албан тушаалтанд хэн орох юм бэ гэхээр авилгын эсрэг хуулийн 4-р зүйл зааснаар бол улс төрийн энэ албан тушаалтан одоо яригдаад байгаа ярианы сэдэв болоод байгаа энэ гишүүд бол орж байгаамаа. Инхээр өнөөдөр бол бид чинь хуультай улс гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хууль баталдаг энэ улсууд жинхэнэ энэ хуулийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй бол түнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Ийм тул яах хэрэгтэй. Өнөөдөр энд хэвлэл мэдээлэлээр гараад байгаа энэ мэдээллүүдийг авилгатай тэмцэх газар шалгах хэрэгтэй. Шалгаад үнэхээр тухайн зээлийг авахд нөлөөлж үгүй гэдэг тогтоогод нөлөөлсөн бол түнд шууд эрүүгийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Энд ёс зүйн хариуцлагаас гадна эрүүгийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Ийм л зүйлийг голчиж хэлмээр байна. Тэгэхээр нийтийн мөнгийг захиран зарцуулах асуудал дээр ямар нэгэн хяналт байхгүй гэдэг юм л да. Одоо савгжуу ерөнхийлөгчөөс өгч байна. Хяналт байхгүй гэдэг нь яг одоо Польшид энэ хууль байдаг гэж байна тийм ээ. Хяналтын хууль. Манай улсад яг энэ хууль байна уу? Энэ бол 2010 онд Польш улсын үндсэн хуулийг Монгол хэл рүү хөрвүүлж орчуулж байсан. Яг манай сүүлийн нэг үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлуудыг ярьж байгаа. Манай үндсэн хуулийн дотор бол айдгууны 2 асуудал бол эдийн засгийн асуудал, дээр нь үндсэн хуулийн санхүүгийн асуудал байдаг. Ялангуяа нийтийн хоригдлол байна шүү дээ. Энийг нийтийн санхүү гэж нэрлэдэг л дээ. Энэний бүлэг бүтээр өгүүлбэрч байгаа. Тэгээ манай үндсэн хуулийн дотор бол улсын хурлын онцгой эрх гэдэг өгсөн. Улсын төсөв батлах, барих доторын формулаар. Тэгэхээр нэг онцгой ирэхээр нөгөө хэд нь онцгой тогож болно ойлгоцсон. Тийм учраас манай 92 оноос манай үндсэн хуулийн гол том гажиг бол энэ саяг шиг алдаа гарч байгаа этгээдүүдийг хянах механизм байхгүй. Тэгээд саяхаас нь ярьсан гэсэн Польш үндсэн хуулийн дээр бол 107 маш тодорхой байдаг л да. Ерөө парламентын гишүүн нь улсын сан орон нутгийн өрөө өдөртөх байгууллагын хөрөнгөнөөс альва нэг ашиг олох маягаар аж ахуй эрхлэлд оролцохыг хориглоно гэж. Үүнийг зөрчсөн бол дараагийн залтан дээр бол шууд их хурлын дарга нь бол санал гаргаад их хурлын тогтоол гаргаад үндсэн хуулийн цэцээр огцруулах асуудлыг шууд шийдэж. Нэгсэнд бол энэ Польшд 92 онд адилхан үндсэн хуулийг зэрэг хийсэн шүү дээ. Польшд 97 он солихтой бол
Энэ тэр үед нэг Польшийн амьдралыг одоо манайх адилхан гэсэн. Мафийн системд орцсон, дараа нар найдлагчсан. Тэгээ ерөнхийдөө юм бол хаашаа ирэх хэвцэгтэй байсан. Тэр үед бүхэл бүтэн 40 хэдэн зүйлтэй нийтийн санхүү гэж бүлэг оруулж ирээд тэнэгээрээ энэ нийтийн мөнгөн дээр албан тушаал дээр юм гаргаж байгаа улсуудыг хямдаг механизмд болсон. Манайх байхгүй шнэ. Энэ бол уучлаарай сая нэг 60 тэрбумын асуудал. Одоо үүнийх нь одоо чинь сая төсөө одоо батлагдж байгаа л 1.4 их найдын чинь төсөө хөрөнгө оруулалт сая баталчихсан. Энэ 1.4 их найд хин хийж байгаа. Өнгөрсөн жил 400 тэрбум байсан. Одоо энэ жил нэг жоохон татвар гайг бол эдгээс жоохон гайг болсон чинь энэ төсөө хөрөнгө оруулалт нэрийн доор бас авилгалын маш том хүүдийг олон том оруулсан. Одоо тэр концесс гэж тавс дурдчихлаа. Концесс ч юм бол ирээдүйн татвар төлөгчийн өгөх мөнгө. Тийм учраас концессийн хуулийг сайн нэг хэсэг баталсныхан дараа манай тэр үедээс айл айл ирэх баригч нар энийг дэднүүлж маш их ирээдүйн татвар төлөгч нарт маш их өр бий болсон. Одоо ирээд тэр 100 тэрбум, 200 тэрбумын концессүүд ирээд байгаа шүү дээ. Тэр чинь ирээдүйн татвар төлж манай хүүхдүүд төлөх хэрэг. А тэгээд энэ чинь дахиад нийт мөнгө хяналт байгаа. А дээр нь бол одоо төсвийн зардлын асуудал байна. Гэтэ одоо харин сая энийг маш бүдүүлэг юмар ингэж идэ бээр гарч ирж байгаа үед нь одоо бид нэр энэ хуулийн өөрчлөлтүүд дээр нь байгаа албан тушаалтангууд нь бүгдэнд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр бол албан тушаалын шат харгалзахгүйгээр. Одоо энэ чинь доод шатнд бол орон нутгийн одоо төсөв хуваарлж байна. Бас тэрний сангаас дамжин мөнгөнүүд хуваарлж. Тийм учраас иргэд маань одоо нийтийн мөнгөний нийтийн санхүүгийн хяналт тавьдаг механизм өөрсдөө олж авч байгаа. Одоо бас энэ нэг болж байгаа үйл явц нэг том хэлээ. Энийг зүгээр олон жил ярьсан шүү дээ. Бид нар техник яриад хүлээж авдаг. А тэгэл цаана асар том ашиг сонирхол байна шүү. Яг л том мөнгө хуваарлж байна. Та одоо сая 1.4 их найдыг хэн юу нэг гэсэн хинөө. Энэ 60 тэрбумын 1 тэрбумын асуудал ярьсаар байгаа сая 7 хоног өнгөс одоо ингэ төсөв батлагч. 1.4 их найд хэн хинөө. Өөр асуудал бас тэндээ бүр цаанаа том юм өгдөг. Ер нь тэгээд төсөв батлахын өмнө манайх нэг тийм биш үгүй тэмдээ одоо бүр ингэ тогтцоод байгаа. Нэг нийгэмд нэг юм сенсац шидэд тэнгүүрээ нийгмийн нэг 7 хоног бүнчин жоохон маргалж байгаа. Төсөв батлаа гаргачихлаа. Одоо 11 сар 15. Тэг янз бүрийн өвчин дэлгэрүүлэн онгоцны яваар болох нь одоо тэгээд харах юм бол их сонин үйлдэл яг үдэд болдог. А тэгээ хуучин бол яг гişүүдэд угаалханд бол энэ өгчөөсөн авилгын нэг хэлбэр нь одоо ингэ хийлэрчлээ. Энэ тасч одоо энэ дэр шийдвэрт арга хэмжээ авахгүй Монгол мал мөхөхийн гол шалтгаан бол. Ер нь тэгээд нийтийн мөнгөнийхөө зарцуулалтыг хийж чадаагүй хяналт тавиг альж ус мөхтгөл дөө. Тэгэхээр төсвийн орлогын 80 гаруй хувийг татвар төлөгчд бүрдүүлж байгаа. 84. Тий, 84%. За тэгэхээр энэ татвар төлөгч гэдэг маань одоо энэ баялаг бүтээгчд өөрсдөө байж байгаа тийм үү? Тий. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа насан турш бүх хүмүүс л татвараа л явж. Яг одоо үйлдвэрлэл эрхлээд Монголдо бас нэг баялаг бүтээчий гэдэг ингээ явхад зэрэг татварын дарамт хэрэг үдээ. За зээл нь олддгүй юм байна. Татварын дарамт нь ирээдүйн хөнгөлт ямар үдээ? Ер нь Монголд яагаад үйлдвэрлэл хөгжихгүй, яагаад компаниуд хөнгөлтгүй, яагаад энэ бизнесийг хөгжиж чадахгүй дандаа л ингээ асуудал ороод энэ чирээсээ татварынх нь өөрийнх нь орчин өөрөө ямар байгаа нөгөө олонхгүйгээр ийштэй харуулчихж байгаа юм л. Мэдээж Монголд бол татварыг ашраас биш орлогоос нь авдаг. Энэ бол хамгийн том нэг үйл ажиллагаа шүү. Одоо жишээ нь бид нар түүхийдээ дөнгөж гаднаас оруулж ирэхэд гадна нөгөө хилт авч орж ирэхээс өмнө үйлдвэр дээр ирэхээс өмнө 5 ондоо бид нар гайлын татвар нэмүүлэх албан татвар гэж төлөөд хэлчихэж байгаа юм. Тэгэд татвар харьцангуй бага тоотой юм шиг харагддаг мөртлөө аюу шудраг бусалтай. Одоо энэ баримт нэмүүлэхийн албан татвар гэж байгаа. Энэ бол яг юу хийж байгаа хүмүүстэй маш том дарамт шүү дээ. Жишээ нь далд эдийн засаг Монголд маш их бүр дэндүү их. Тэгээд тэрнийг уулнаар нэмүүлэхийн албан татвар Польшид бол бүртгэлийн чанартаагаар байдаг. Энд чинь буцаагаад буцаа олголт нь 100% байдаг. Одоо энэ юм шиг босго байхгүй. Одоо Монголд бол анх манайхыг эхэлж байхад бол 10 саяын босготой байсан. Манайхад ердөө 2-7 хоногийн дотор жишээ нь нөөтөлж болж байсан. Одоо бол 50 сая гэж байгаа. Гэхдээ босго бол байх ёсгүй. Босго байхаараа л эн чинь нөгөө гажуудал гарч ирээд байгаа юм л. Тэгээд жишээ нь эксклюзив манай компанийн хувьд бол энэ татварын асуудал үүсгэлээ гэдээсэн гол шалтгаан бол одоо хуурамч падан 2 жилийн дараах юмыг гаргаж ирэнгүүтэл шантажлдаг. Шантаж нь юу гэхээр авилгал авахын тулд яагаад тэгэхээр боломжтой эргэлтэн сайн компани гэдэг болохоор ингэж онилж өгд юм байна л та. Тэгэхээр ерөөсөө Монгол бизнесийн орчин ерөөсөө
хэлж байгаа нь бол өөрчлөлт хийгээд явж байгаа нь бол сайшаалтай, сайн зүйлтэй. нэг татварын гурван болцол байгаа шүү дээ. Улсын төлөв гэсэн биш үү байна. Энэ хуулийн өөрчлөлт бол одоо яг энэ ярьж байгаа үйлдвэрлэлч бизнес хийж байгаа хүмүүсийн хатан төсвөл нэгэн чиглэгдсэн хууль болж байгаа шүү. Манай бол өмнөх хуулиуд маань яг иргэний аж ахуй эрхлэх чөлөө зах зээл дээр ажиллах тэр бүхний эсрэг хуулиуд байсан. Ялангуяа манайх социализмын татварын систем авч байгаа. Социализм бол хүний чөлөө худалдаанд бүх эрхийг хаасан нэгэн байсан шүү. Тэгээд тэрний инерцээр манад 10 хэд нөлөөлчихгүй барих. Одоо бид нар иргэнлүү ганцхан аж ахуйр ганцхан хуулийг одоо энэ хуулийн төслүүдээр багцлаад хийцэн байна. Түүний өмнөх нөөцийн систем бол бүртгэлийн системийг бид нар 17 жил худлаа явж байгаад одоо сая 16 оноос эхэл бүртгэл рүү орж байгаа. Уг нь бол нөөцөөс асуулт хийж болно. Тэгэхээр би энэ аргын энэ нөөцийн системийг дахиж хөгжүүлэх юмаа хийхгүй байгаа учраас би энэ дарганцрууд гэж хэлээд байгаа шүү дээ. Наманцрууд учраас утсан. Яг бол нөөц ингээд одоо эхнээ биш бүртгэлээ хийж байгаа. Одоо 90 мянган төгрөг бүртгэсэн. Дахиад 70 мянган байгаа. Үүний дараа бол чинь одоо Европын улсууд байдаг л да. Чинь үйлдвэрлэгчийг бол нөөцийн багаар авчдаг. Яг бичсэн үйлчлэгээ хийж байгаа, хөдөлთა хийж байгаа нөөцийн өндөр авдаг. Тэгээ баланслуулдаг. Анхнаас бол энэ үйлдвэрлэгч худалдааны салбар хоёрын ашиг эрс ялгарсан учраас 1957 онд Францад хийсэн шалтгаан нь бол үйлдвэрлэгч худалдаач хоёрыг адилхан ашигтай болгохын тулд ийм зөрөөтэй юм хийж өгдөг. Энэ механизм байдаг. Гэхдээ энийг одоо буруу хэрэгжилж бүр эсрэг юм болдог. Яг бол бүгд үйлдвэрлэгч болоо явчих шүү дээ. Нөгөө нэг хэрэг 10 одоо үйлдвэрлэгчээс 3 авч болно. Тэгвэл одоо бүгд 3% орно. Яг бол манай ингээд ялгууртай юм тавьчихсан дандаа тэр дуугаш хүрдэг. Буцаад нөөц бол 97 онд батлагдсан нэг 10 сая бос тавьсан. Манай бүх компаниудыг жижигрүүлсэн хэмжээс 10 сая байсан. Бүгд 10 сая доогоор орохгүй жижигрэл хуурамч тайлан баланс гараад тэг улсаар эргэ харсан жирээс бол худал хуурмгийн том зах зээл болсон. Энийг л одоо устгаж сайжруулах явж байна. Тэгээд ер нь шударгаар юм хийж байгаа нь их өхрөөд байгааг бол харж байгаа. Энэ 500 компаниг л эдэлдэг шүү. Тийм учраас бол бид нар энэ орлогыг бүртгэхэд иргэнийхээ тусламжлалаас татвар өнөөдөр татварын орлого татварын байгуул өнөөдөр ухаантай дарга ажиллах биш шүү. Ерөөсөө иргэнтэй толон авлаа буцаад өнөөдөр орлого гэж өнөөдөр 950 тэрбум бараг өнөөдөр орлого орж ирж байгаа. Энэ бол бүртгэлийн систем. Тийм учраас дараа нь бол тэр 20% буцаа одоо чинь орон нутгаар бол нөөдийг чинь 70% буцааж өгч болно шүү дээ иргэнд. Одоо орон нутгаас ажил үйлчлэг авах юм бол 100% буцааж тэр өчнөө олон симфон тоглож болно. Энийг гол мэд хэвшүүлэх гэдэг ойрын 2 жил яваад одоо хөрөл одоо сайдсан байна аргуудыг зарим нь хийж байгаа техникүүд бол шийдэгдсэн. Одоо зүгээр ямар симфоны яаж тоглох вэ гэдэг татварын одоо 3 хөл батлагдсан шүү дээ. Үүний дараа энэ 3 хөлн дээр бас тэр симфоно оруулж ирэх юм. Тийм учраас бол энэ өөрчлөлтөд технологийн том өөрчлөлт ихэлцэн явж байгаа шүү. Харин одоо их хурлын гишүүд бас намар наад татвар баталж удаад байгаа. Таны тэр өргөн барьж байгаа хөл үнэхээр хавар тэр чинь бас 7 наадмын өмнө энэ ардын намын 2 бүлэгч хоорондоо зодтолтод гонцсон байхгүй. Нөгөө засгаас унсан нөхдүүд нь шаардлагасандаа нөгөө Хөрөлбаатар хуулийг батлуулах. Одоо ерөөсөө энэ хэдэн нам доторх хэдэн нөхдүүдийн эрх мэдлээ хулгайлсан юмны золиос нь энэ иргэд болж байгаа. Одоо энэ хүчээр батлах хэрэгтэй. Батлахгүй байх хэдий ийм авилга авдаг ийм бас зэзэн шудраг бос ийм та тэгэл цааш яваад байх. Энэ системийг өөрчилсөн шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч нь хүртэл одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл бүхий хүмүүсийн хамааралтай компаниуд шууд болон шууд бус хамааралтай компаниуд нь зээл авсан байна гэдэг. Гэр чинь хууль хяналтын байгууллагууд нь хөдөлгөхгүй байна гэж би одоо доктор профессор Бачуугаас асуух гэдэг л дээ. Нэг одоо ингээд идэ бээр нэг хагарсан дээр энэ бэхжчихсэн энэ бат сайзыг одоо ямар аргаар ер нь одоо сайжруулах хэрэгтэй. Тийм ерөөсөө бол одоо зөвхөн Монгол улс хууль байна уу байна. Энэ хэрэгжүүлэх механизм байна уу байна. Ихтэй хэрэгжидэггүй. Хэрэгжихгүй байгаа шалтгаан нь нөгөө загас толгоноос үүдсэн дээрээсээ байгаа. Өөрөөр хэлбэл их хурл гишүүд хууль тогтоогчд тэрний дараа засгийн газар бол хууль хэрэгжүүлэгч шүү дээ. Тийм ээ. Ингээ бодоход дээрээс хууль тогтоогчд өөрөө хуулийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа. Зөвчөж байгаа асуудал нь өөрөө энэ хэрэгжихгүй байгаа гол шалтгаан тийм байхгүй. Тэгэхээр бид одоо яах ёстой? Ерөөсөө аль түмний шаардлага энэгээр энэ ажлыг би явуулах ёстой гэж би бодож байна. Та бүхэн үзсэн бол саяхан Facebook дээр нэг бичлэг тавьчихсан л да. Содбаатар сайд болоод удааг байгаа тийм ээ. Улсын хурлын гишүүн. Одоо зам тээвэр хөгжлийн сайд. Сэтгүүлчийн асуусан асуулт нь загинж ийн л да. Бүгд л авдаг шүү дээ. Бүх сайд л авдаг шүү дээ. Би наадах тэр чи өөрөө тайлбар хийн. Гэт ингэ явж ийн л да.
Энэ одоо ёс зүйн мөн үү? Нөгөө талаас эдгээр одоо авдаг байх ёстой юу? Хууль зөрчиж гинүү танай хууль зүйн талаас нь тайлбарлаад байна. За ер нь бол зээл тусламж авах тухай асуудал маань өөрөө бол мэдээж шаардлага хангасан бол одоо эрхлэгчийн байна уу, гишүүний байна уу, сайдын байна хинч ер нь авч болно. Гэхдээ мэдээж тэр одоо бидний хардах их нөгөө алдсан нийгмийн хардах их бас тоон үзүүлэлт баримтууд ингээ аваад үзвэл 132хон 34хон аж ахуйн гэж байхад 122 нь төрийн өндрийн албан тушаалтан буюу эсвэл их хурлын гишүүд байна гэж үзэхээр тэгвэл ардын бусд нь яатсан. Яагаад үлддэгчтэй яагаад байхгүй вэ? Мэдээж энэ ямар нэгэн асуудал байна. За нэг их асуудал. Хоёр дахь нь за ингээд байлаа. Энэ авсан хүн нь одоо авдаг штэ, авна штэ. Яагаад болдгоо? Энэ мэдээж ёс зүйн одоо байж боломгүй зүйл. Гэхдээ бид хамгийн гол нь бидний сонголт, ард түмний сонголт. Энэ хүнийг өөрсдөө бид сонгоцсон байхгүй. Тэгэхээр бид сонголтод одоо зөв хийх тухай асуудал болохоос биш. Энэ хүн ёс зүй алдаа гаргасан асуудал нь мэдээж хүлээх механизм бидэнд биш байхгүй. Нөгөө ёс зүй хороо мороо тэгэл намын бүлэг өдөрт зүйлгээд тэр замаар явах. Бид бол сонголтоо зөв ухаалгал хийх ёстой. Би бол ийм л байрсууд ийм бодолтой байна. Энэ яриад байгаа хэлээд байгаа хариултуудыг энэ ороо уулган мэдээгээр телевизээр бид үзэж байна. Үнэхээр бол сонсоход ичмээр нүүр улаамаар бас бухимдмаар дургу хүрмээр ийм зүйлүүд шууд ярьж штэ сайд нь төрийн сайд нь гишүүд нь эсвэл бодлоо уцаа дуургаал уцаа явдаг. Үгүй бол мэлдэж чинь би баталж чинь үгүй чи өөрөө нотол энэ ч одоо юу яриад байгаа юм. Үгүй танаас та ийм хамааралтай танай компани авсан юм уу гэж асууж штэ. Авсан бол авсан аваагүй штэ. Энэ байж байгаа байдал ерөөсөө ёс зүйн асуудал гэж ерөөсөө төрийн эрх барих үндсэн хуулийн заагдсан хамгийн дээд байгууллага төрийн эрх дээд байгууллагада ийм асуудал байхгүй болсон бахад бид бол доошоо шат чадмт бол энэ асуудлыг бол ер нь байхгүй болцсон байна гэж би зүгээр эргэн үнийхээ бодож харамсаж явж байгаа. Хөлчсний асуулт байна. Одоо жишээ нь ингээд засгийн газар ч ануу тэр олон янз бүрийн төсөлүүд мөнгүүдийг ингээд шалгуулад аудит оруулъя гэхээр аудитын ерөнхий газрын дарга нөхцөл өөрөө жижиг дунд юм бас авсан гэдэг чинь тэгэхээр бид нар ерөөсөө итгэх үг болчиход байна л да. Тэгэхээр хэрвээ одоо жишээлбэл Монголд байгаа одоо бүхний одоо юу гэдэг их бүхий шалгадаг хяндаг газрууд нь ингээд Аалзны тор шиг нэгсэн юм чи бид нар гаднаас тусламж хүсэж болох уу? Гадны одоо ямар ч тийм юугүй одоо тий аудитын тийм газрууд байдаг штэ хяналтын шалгалт. Тэгэхээр одоо тийж болох уу? Яг одоо мөрдөж байгаа хуулиар яг үндсэн хууль түүний нийцүүлэн гарсан хууль уулзгах төрийн шалгалтын хууль гэдэг олон хуулиудыг яг эрх зүйн зохицуулалтын хувьд аваад үзэх юм бол тийм боломж байхгүй. Тийм боломж. Зүгээр одоо энэ болохгүй байгаа бүх зүйлийг л бид одоо ухаалаг сонголт хийж өөр хүнийг сонгох хэрэгтэй. Өөр ном өөр юу гэдэг те ийм л зүйл бидэнд байгаа л гэж хэлж байна. Яг л бид нар чинь хүчирхийл болон өөр ямар нэгэн байдлаар энэ болохгүй байгаа механизмыг өөрчлөх зүгээр хуульч байгаа хувьд би зүгээр харахгүй байгаа. Зүгээр хууль эрх зүйн орчныхаа хүрээнд л эдлэх ёстой эрхээ эдэлж тэр сонголтоо зөв хийх нөгөө талаас шаардах их тэр шаардах эрхээ хэрэгжүүлж шийдэл гэж бодоод байна. Бид сонгогдсон нөгөө сонгосон гишүүнийхээ ёс зүй жудагтан л итгэнэ гэсэн үг чинь. Итгэх биш. Тэнд шаардлага бид мэдээж л тавьдгаараа тавина. Ийм асуудал бас байгаа шүү. Манай харт өмнөд бол ингээд сонгуудаг оршигчдаг. Өөрөөр энэ өмнөх засгийн газрууд 4 жилийн хямрал бий болсон. 2.5 тэрбум доллар хуваалцсан. Агун докторч хөтөлбөрөөс 2.7 их нэт тэр юм баг 2 тэрбум доллар. Ийм шог юмнууд хийж чад Монголд бас гартун бол саналаа өгсөн. 9 хүнд суудлаа гэсэн. Тэгээ манай улс төрчд болох тэр их хурл гарахгүй бол тэгээд болоо гэж хариуцлага нэгэд усч байгаа нэ. Улсаа дампууруулчаад онголтуулчаад ийм юмыг одоо болохгүй л одоо өнөөдөр хэрвээ 1 тэрбумын асуудал би нэг их найдын асуудал хяналтгүй байж байгаа шүү. Гарч ирвэл одоо эхнээс нь шууд явуулах хэрэгтэй. Их хурлаа шууд зайлуулах. Тэнд их хурлын дараа би хэлж гадны улс хуулийг үзээд их хурлын дараа ёс зүйн оргоо хоролдуулаад асуудал гаргаад 6 гишүүн байна явуул. Тэг үндсүүлийн цэцээр оруулаад шууд үндсүүлийн цэцээр ажиллах хэрэгтэй. Яг энэ процессор нь явуул юу ч болохгүй заа. Яг л үл анханаас авахтаа тэр чинь бас нэг манай хууль өөрөө шудраг байдгүй гэдэг асуудал. Хууль ч өөрөө шудраг хэмжүүрийг ойрцсон байх хэрэгтэй. Процессор. Аль ч улс хуулиа гаргадаг шудрагаас холдох юм бол гитлэр хүртэл бий болдог шин. Нөгөө процессны удаа электроник тэнцвэрээс хараараа. Процесстай авсан юм байна. Журмынхан дагуу нөгөө 32 мөч биелүүлсэн юм байна. Тэгээд амар сайхандаа жаар. Тийм ш. Одоо зүгээр энэ дээр гаргаж ирээд явуул. Өмнөх үн докторч хөтөлбөр
бас энэ бондны мөнгөний хуваарь чинь бондны мөнгө би бүр тодорхой хэлье. 13 оны 1 сарын 10-нд Монгол Улсын ерөнхийлөгч тухайд илгүүлж ирэх байхдаа гинт үндэсний аюул байдлын зөвлөлт хуралдуулсан. Яг тэгвэл их хурлаар тогтоол гараад 1.5 тэрбум доллар ороод ирэхгүй 13 сард. Ерөнхийлөгчийн институтыг оруулаагүй. Ерөнхийлөгчийн институт амар заргалтаж явж хурлаа хийгээд тэгээд тэрний чинь ихний журмын нэг номер нь энэ мөнгөний хуваарлтанд журам гаргана гэсэн залттай. Тэгээд тухайн ерөнхийлөгчийн институтын мөнгөний хуваарлт орсон. Тэгэл мартцсан. Уучлаарай 1.5 тэрбум долларыг бид нар ямар ч журамгүй, ямар ч хуульгүйгээр хуваасан шүү. Тэгэхээр яг гэвэл том дарганаар мөнгөний хуваарлтанд орох сонирхолтой байгаа болохоос биш дарааны шударгаар хуваарлах зах зээл рүү очих хүнд очих үед хаалсан. Тэрний хойно бол маш их авилга байгаа. Тэр сан бодо зүгээр жижиг асуудал. Жижиг гэхдээ өнөөдөр 1 тэрбумынхаа төлөө 6 гишүүн бол шууд огцох хэрэгтэй. Гишүүд бодгоцоо. Тэгээд энийг хуваарлтыг хийсэн тэр засгийн газрын нөхдүүд тэр яам тамгаараа гарч ирээд одоо зарим нэг ёсч бүхий гэдэг байгаа. Тэгээд зайлаад өгөх. Тэгээд юу вэ таахгүй төлөхгүй яах юм. Яг би бол хамтруу ерөнхийлөгч саяны ярьсны эсрэг байна. Хуульд бас тусгаагүй байдаг гэх тийм. Одоо мөрдөж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн хуулиар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгийг аягүй тодорхойлсон байхгүй. 1.5 тэрбумын борлуулалтын орлоготой 199 хүн хүртэл хүнтэй гэдэг тийм. Тэгээд зээл болох зээлийн тэр журам дээр хүртэл жижиг дунд үйлдвэрлэлийн 5 дугаар заалсан заалтыг хэрэгжүүлээд одоо биелүүлээд тэгээд 6 заасан гэрчлэгээ авсан гэж заасан байхгүй. Тэгэхээр одоо энэ 134 аж ахуй нэг энэ жил болгосон тийм. Эн чинь бол зөвхөн 4 дугаар сард болгосон шүү дээ. Сая бас 8 дугаар сард 82 аж ахуй нэг жолгочод байгаа шүү дээ. Тэгэхээр эднээс бүгдээрээ тэр жижиг дунд үйлдвэрлэлийн ангилд орж ийн үү? Жилийн борлуулалттай болгоно 1.5 тэрбум бас доош байгаа юу гэдэг бол үнэхээр эргэлзээтэй. Энэ бол одоо зориуд энэ бол санаатай эс үйлдэл гэж харж байгаа. Ер нь манай холбооны зүгээс ингээд судлахад бол энэ 134 аж ахуй нэгж 82 аж ахуй нэгжид 1.5 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой асар их олон компани байгаа. Зүгээр ингэж харахад тий зарим нь бол бүр дампуурцаж компани байгаа. Дампуураад 2 жил 16 онд 2 жилийн өмнө дампуурсан одоо бүр татан богдсон компани хүртэл 18 онд сая зээл авсан байгаа. Ийм асуудлууд айгүй их байгаа. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэлийн одоо хүн сүдэ аж ахуй яам хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ жижиг дунд үйлдвэрлэл ангиллал гэрчлэгээ олохдоо ашиг сонирхлоор хандсан уу те эсвэл ангиллалд тийм гэрчлэгээ байхгүй байхад нь энэ сангийнхан олгосон уу бүр эсвэл одоо энэ зээлийн хороо төсөл хэрэгжүүлэх зээлийн хороо гэдэг байгаа л да энэ чинь 2018 оны 3 сарын 28-нд сайдын 56 дугаар тушаалаар батлагдсан 7 хүн байдیں۔ Энэ дээр нэг нь болохоор төрийн бус байгууллага буюу салбарын төрийн бус байгууллага байна гэд нөгөө 3 нь болохоор хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас 3 нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас ингээд 7 хүн байгаа байхгүй. Тэгээд 7 хүн энэ төслүүдийг шалгаруулад тэгээд ингээд 134 аж ахуйн нэгжийг ингээд сонгосон байна гэдэг нь ерөнхийдөө бол манай зүгээс харж байгаа нь бол үнэхээр цаанаасаа зүгээр захиалгатай л байсан. Зүгээр төсөл сонгон шалгаруулж байгаа нэрийн дор цаанаасаа бэлэн сонгогдсон одоо ализны шалгартсан ийм юмнуудыг л дундуур нь оруулсан тэр огнооноодоос хүртэл маш тодорхой харагддаг байна. Тэр 7 шууд хариуцлага ихтэй тооцсон. Тий, тэр 7-д одоо хариуцлага хамгийн дөрөнд олгох хэрэгтэй. Ямар шалгуураар олгосон юм? Энэ санд бол олон нийтийн хяналт огт байхгүй байгаа байхгүй юу? Энэ журман дээр байгаа. Журман дээр олон нийт салбарын олон нийтийн төрийн бус байгууллагуудаас нэг төлөөлөл оролцуулна гэж заасан байгаа байхгүй. Гэтэл тэр нэг салбарынх биш санхүүгийн тэгээд их хөгжлийн шинжилгээ гэсэн төрийн бус байгууллага оруулсан. Энэ нь ямар байна вэ гэсэн чинь 17 оны 1 сарын 31-нд байгуулагдсан шинэхэн байгуулагдсан төрийн бус байгууллага байна. Тэгэхээр энэ олон нийтийн хяналтаа бол үнэхээр хэрэгжүүлж чадав. Энэ сан дээр олон нийтийн хяналт асар дутуу ийм байгаа асуудал байгаа. Танай холбооны зүгээс бас нэг мэдээлэл хийгээд ерөнхий сайдад хаягалсан мэдээлэл хийчихсэн тийм ээ. Тэндээ бол энэ ямар компаниуд яаж ямар шугамар авсан бэ холбогдох байгууллагуудаа нийлээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр энийгээ ээлтэд болгоо гэж шаардлага өргөсөн. Энэ шаардлагын хариу ирсэн үү? Хариу бол ирээгүй. Гэхдээ манайх 4 шаардлагаар хүрдүүлсэн. Өнгөрсөн нэг өдөр ерөнхий сайдад яг өөрийнх нь гартуулж өгсөн. 4 шаардлагын нэгдүгээрх нь бол энэ аудит хий. Хөндлөнгийн аудит. Гэхдээ өөрсдөө аудит хийчихэд байдаг байхгүй юу? Тэгэд хөндлөнгийн гаднаас аудит оруулаа. Бүрэн шалгалт хий гэсэн нэгдүгээр шаардлага нь. Хоёрдугаар шаардлага нь бол одоо учрал гишүүн шиг тийм. Тэрний өмнө нь бол учрал гишүүн би авсан зээлээ төлөө бэлэн байгаа, хадгалж байгаа гэж хэлсэн шүү дээ.
Тэгэхээр учрал гишүүн шиг тэр мөнгөө төлөөд хариуцлага хүлээ. 3 дугаарт нь хариуцлага авсан хүмүүст хариуцлага тооц. А 4 дугаарт нь хамгийн их маргаан дагуулад байгаа буюу 17 оны тэр сайтын 76 дугаар журам байгаа байхгүй. Энэ журмыг яаралтай солихгүй болвол болохгүй нэ гэд энэ журмыг бүр ерөнхий сайд өгсөн. А тэгтэл ерөнхий сайд өчигдрийн эднээс мэдээгээр бол манай 4 шаардлагын 3-ын нь бол ямар ч байсан биелүүлж эхэлж гэнэ гэж харсан. Аудитын шалгалт оруулчлаа гэсэн хариуцлага алдсан хүмүүс нь эхнээсээ Бацөрөг сайд нь хариуцлага хүлээж байна. А дахиад мөнгө төл гэсэн шаардлага одоо ерөнхий сайд бол бүр нэгэн яаралтай төл гэсэн үүрэг өгсөн байлаа шүү. А энэ Бацөрөг би уучлаарай нэг юм хэлж. Бацөрөг сайдыг хоёр үйлдэл гэж түрүүн хэлэх шиг боллоо тий. Манай холбооны зүгээс бол үгүй ээ. Энэ бол 4-5 байгаа. Өчигдөр Icon-ийн мен дээр Бацөрөг сайдын хамааралтай Намуу дэвжих гэдэг компани гарч ирсэн. Намуу дэвжих гэдэг. Одоо тэр тээвэр ачлал компанитай яг нэг хаягн дээр байдаг. Тэр байтугай Бацөрөг сайдыг засгийн Баян зүрхтөргийн засаг дарга байхад нөгөө банхаар хөшөө билүү те. Тэрийг яг тэр Намуу дэвжих компанид гүйцэтгсэн компани байгаа байхгүй юу? Тэгтэл тэр компани нь 17 оны 9 сард үнэний бэрэн байгуулна гэсэн төслөөр 17 оны 9 сард ингээд авсан байгаа байхгүй энэ байна. Энэ гацх нь бол санхүүжилт олгогдсон төслийн мэдээлэл гэдэг энэ байна те. Одоо энэ дээр үнэний бэрэн болон сүү зүүн бүтээгдэхүүн боловсруулах байгуулах гэдэг ингээд баян дүүрэгт хэрэгжүүлнэ. Үнэ үхрийн аж ахуй хэрэгжүүлнэ гэдэг ингээд энэ дээр олгогдсон мэдээлэл гэдэг ингээд авсан байгаа байхгүй энэ. А гэтэл дахиад 18 оны 4 сард нөгөө 134 аж ахуй нэгжгэж маргаан байгаа энэ дээрээс дахиад энэ Намуу дэвжих компани бас нэрээ энэ төслөөрөө буюу 125 үнэний фермийг байгуулна гэдэг энэ төслөө жоохон өөрчлөөд энийг булганд хэрэгжүүлнэ гэдэг төсөл авсан байгаа. Тэгэхээр энэ бол бас Бацөрөг сайдын хамаарал бүхий компани гэдэг одоо энэ хоёр гэдэг байгаа чи бас биш шүү л гэж хэлэх гэсэн. Тэгэхээр өчигдөр Монгол Ардын намын улсын хурлд Монгол Ардын намын бүлэг ээлж тусаар хуралдсан байгаа. Хуралдаад ерөнхий сайд Монгол Ардын намын дарга хөрөлсөх үүрэг чиглэл өгсөн. Тэн дээр яригдсан асуудлын нэг нь бол Бацөрөг сайдад хариуцлага тооцноо улсын хурлд огцруулах асуудлыг оруулна гэдэг зүйл ирсэн. Хоёрдугаарт энэ нэр бүхий холбогдсон нөхдүүд яаралтай энэ мөнгийг эргүүлэн санд нь төвлөрүүлээ гэдэг ийм зүйл ирсэн. Энэ яг одоо ингээ буцаагаад авсан мөнгөө буцаагаад өгөө гэдэг хариуцлага мөн үү? Бодит хариуцлага мөн үү? Биш л дээ. Энэ бол бодит хариуцлага бол биш. Зүгээр хийсэн үйлдэлээ, буруу үйлдэлээ засаа залруулах гэж байгаа. Хариуцлага биш. Хариуцлага бол тусдаа яригдана гэж ойлгож байгаа. А ерөн зүгээр энэ өнөөдрийн жижиг дунд үйлдвэрээр гарч ирсэн асуудал болохоос өнөөдөр Монгол улсад дахиад 20 сан байж байгаа шүү дээ. Энэ сан одоо өвөл болж байна. Нөгөө цэвэр агаарын сан, байгаль хамгаалах сан гэдэг мөн ижлэн зүгээр нийгэмд гарч ил гарч асуудал болж тавигдаагүй болгоос бас л нөгөө хавгжуу ерөнхий хичээлдээ нийтийн мөнгөний асуудал бол бас одоо өөр сонгуульд маш их байгаа шүү. Энийг одоо жилийн ард та бид нар тэмээс сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарынхан бас тавих ёстой шүү. Бусад сонгуулийн үйл ажиллагааг мөн ижлэн бас хянах ёстой, хэлэх ёстой, гаргах ёстой, судлах ёстой, шаардах ёстой шүү гэдгийг бас хэлмээр. Одоо бол өвөл болж байгаа шүү. Нөгөө сайдынхан яриад байгаа, их хурлын яриад байгаа, нөгөө утааны шүүлтүр мүлтүр чинь тэгэл чив чимээгүй одоо энэ жижиг дундын нөгөө тэр бүм буцааж өгч байгаа өгөх ёстой. Түрүүнд өөрөө чи хэлдгээр өгөх ёстой мөнгөнийх нь асуудал дээр гагцуу хуваарлалт нь шог байлаа гэдэг л үүсчих байхгүй. Одоо жинхэнэ идэх гэж байгаа. Буцаж төлөгдөхгүй нөгөө мөнгөний асуудал одоо явах гэж шүү. Нэг л сан шүү. Гэхдээ бас нэг л сан. Ахад өөр олон сан байгаа. Би яг энэ асуудлыг хэлцүүлэхдээ ингээд болдгийг бодож байна. Засгийн газрын сангийн тусгай сангийн тухай хууль байдаг тийм. Энэ дээр одоо 22 сан байна. А энэний нэг нь бас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Саяны яг энэ нэг дүүвэнээр хөдөлмөр эрхлэлтийг сангийг одоо цаашаа авч явах тийм. Ийм нэг байдал үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 5 дахь өдрийн их хурлын чуулган дээр энэ жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих хууль одоо яг хэлцэгдэж явж байгаа. Энэ дээр жижиг дунд үйлдвэр эрхлэлтийг 3 ангилсан баг. Бичил жижиг дунд гэдэг. А бичлэл нь бол 9 хүртэл хүнтэй 250 саяын борлуулалттай орлоготой байна. Тэгтэл энэ сангийн гарсан дүүвэнээр улсын хурал дээр хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд чин зориг санал гаргаад тэнгуүтэ энэ бичлэгийг жижиг дунд ангиллаас хасаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих саналга оруулчихж байгаа. Яагаад ингэж вэ гэхлээр манай баялаг бүтээгдэхүүнийг дэмжих холбооноос 2018 оны 6 сард форум зохион байгуулсан. Нэгдсэн форум те баялаг бүтээгчдийн. Энэ дээр
улсын их хурлын гишүүд эднүсээс ер нь бол сангууд аягүй их байгаа. Зарим нь бол аягүй алдагдaltaй ажилтдаг. Одоо ер нь давтан буулгын гэсэн нэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж ярьсан баг. Тэгтэл одоо энэ сангаа авч үлдэхийн тулд зориуд энэ бичил гэдэг ангиллыг аваа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бичил гэдэг ангиллыг авна гэдэг чинь одоо жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 800 мянган ажиллаж байгаа. Тэрний 80 гаруй хувь нь буюу бараг 600 гаруй мянган хүн нь бичил бизнест хамаардаг байхгүй. Тэгэхээр манай холбооны зүгээс бол одоо өргөн барь гэсэн хөлн дээр ч гэсэндээ заавал ерөнхий сайдын харьяанд агентлаг байгуулах хэрэгтэй. Агентлаг дээр ер нь энэ хөдөлмөр эрхлэлтэй дэмжихтэй холбоотой юм уу жижиг дунд үйлдвэрлэл аж үйлдвэртэй холбоотой сангуудыг нэг газар төвлөрүүлье гэсэн санал гаргаад ер нь энэ хуулийн дээр өргөн баригдаж явж байгаа байхгүй. Гэтэл энэ дүүвэнээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаа хөдөлмөр нийгмийн хамгааллын хажууд байлгахаар ингээд хуулийн төслөөс бичил гэсэн бизнесийг аваа ичиж байгаа байхгүй. Ангиллаас. За лавгжоо ерөнхийлөгчийн хувьд Монгол улсын ерөнхий сайд асан сүү баталтыг засгийн тэргүүн байх үед эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж исэн санаж байна. Тэгэхээр ер нь одоо ингээ юу гэдэг мөнгө хуваарлалт ер нь яаж явдгийг гэдгийг бол сайн мэдж байгаа гэж бодож байна. 2011 оны 11 сард 6 сар хийжсэн. Тэгээд тэр үед бол эдийн засаг бол 17 өссөн байсан. Сүүл бол бас 1.6 эдийн засаг авч ирсэн л та. Тэгээд ерөнхийдөө бол хэлдэг нэг юм анхнаасаа бол хийжсэн. Одоо татварын систем, банкны систем хоёроо өөрчлөхгүй бол энэ 17% өсөлтийг рүү өмнө шүү. Тийм учраас татварын өөрчлөлтийг хийе гэж байгаа. Ерөнхий декларац өгчсэн. Тэр үед тэр хийж амжаагүй 12 сургууль хоёул онсон. Дамж онсон. Дараа нь бол сайхан бэлгүй үед бол эхний тэр татварын систем ихний өөрчлөлт бол хийсэн. Техник хэрэгжүүлснээр дараахан. Одоо бол энэ өөрчлөлт явчихсан. Сүүлийн 6 жилдээ. Ер нь тийм учраас бол бид энэ системийн өөрчлөлтийг татвар одоо банк одоо энэ даатгал хийж хяналтын системийг оруулж ирэх. Одоо энэ үүртэй адилхан. Бид нар яг өмнө тэр хоёр өршөөлөг гаргасан байггүй яг нарийнда манад энэ байгаа одоогийн системээр яваад бид нар тэр хар зах зээл тэрчээс болов алдсан. Татварын 30% хурааж авч чаддаг үлдсэн байхгүй. Одоо энэ хайцсан гэхтэр буцаагаад маф, буцаагаад авлаа, буцаагаад улсыг ядууруулдаг юм байна. Одоо тийш хийгдэж байгаа үйл явж байна. Тэр учраас энэ татварын систем одоо хуулийн дараа өөр болно. Гэхдээ нэг юм анхаарахад одоо бид нар яг нийтийн мөнгөний дахин хуваарлууд энэ өөрөө онолтой. Энэ өөрөө мэрэгчлийн усууд хийдэг. Одоо нэг макро эдийн засгийн тэр хүмүүсийн ажил юм байна. Энийг онлайн дагуу сая хуулийн дагуу хүрээнд хийхгүй болох тэр ийм шог юмнууд гарч ирдэг. Одоо эн чинь дөнгөж эхэллээ шүү. Тэгээд одоо 2.7 их найдыг тухайн Монгол банкны ерөнхийлөгч нь сайд нартай нийлээд зүгээр юу меморандум зурж байгаа тохиолдсон байгаа ш. 2.7 их найд бол бараг тэр чинь жилийн хэдэн хувь билээ? 2-3% билээ. Ер нь бол санаа нь бол үйлдвэрлэгч нар юм уу том бизнес юу бол бид нар яхахгүй баг хүүтэй мөнгөөр босгохоос арга. Өнөөдрийн арилжааны банкны 20% хүүтэй мөнгөөр үйлдвэр босныг ойлгох байхгүй л дээ. Гэхдээ бид нар энэ сангийн хуваарлтыг ингээ буруу хуваарлаа. Дээр нь хуулгүй онолгүй хуваарлах төр ийм эдээ бэр болсон даа. Санаа ойлгуулаас. Одоо л тийм учраас бид нар илүү гарсан татвараа болохгүй бол засгийн газар мэдэхгүйгээр улс мэдэхгүйгээр улсын хөгжүүлэх сан гэж тийшээ хийгээд одоо энэ жилийн 2 их найд илүү байгаа шүү дээ. Тэгээд тэндээс олон нийтийн тийм зөвлөлд байгуулж байгаад Монгол улсад юу хэрэгтэй одоо тийм мад аж ахуйг түүхийдээ боловсруулах ч юм уу тийм. Яг тийм дуун зарцуулах хэрэгтэй. Тэгэхгүй тухайн эрх баригч нар тухайн их хурл гэдэг манай их хурлын онцгой эрх гэдэг нь аюултай одоо энийн дээр идрээд байгаа байхгүй. Одоо энэ их хурлын гишүүд чинь болоод онцгой эрхээсээ бараг 8 тэрбумыг одоо хуваарлаад авцсан байгаа шүү дээ жалгамдаа. 8 тэрбум шүү. Тий. Одоо дараа жил 10 тэрбумыг авна одоо бүр сонгуулийн жил. Тэгээ 8 тэрбум явах. Их хурлын гишүүд ийм эрх байхгүй шүү. Ер нь энэ мөнгөний бодлогын энэ улс төрчдөөс салгаж болохгүй. Энийг салахын тулд шийдвэр гаргах юм би нэг сая улсын үндсүүл хэллээ шүү. Ингээд хуулийн дотор хийж хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний мөнгийг өөр хүн хуваарлахдаа дандаа ийм л үйлдэл хийдэг. Яг л энэ хүн хайрлахгүй шүү дээ. Яг л өөрөө татвар төлөө үзээгүй хийх юм. Татвар төлж үзээгүй бол татварыг хайрладаг ч вэ нийт юм. Хоёрт нь манай энэ мөнгө хуваарлах онолгүй байна. Нэг үйлхэд орчин үеийн улс төрчөөс хан шаарддаг юм нийтийн санхүүг нийтэд нь зарцуулах гэдэг орчин улс төрийг хэмжүүр байдаг. Тэр мэдээж ёс зүйн асуудал орж. Тийм учраас бол одоо яг энэ илэрсэн дээр хариуцлагуудыг сайн тооцоод дээр нь бол энэ нийтийн мөнгөний үгний хяналтын төрийн аудит гэж байна шүү дээ. Энэ үг нь сонгодог улсууд бол энэ аудитаа үндсүүлэн байгуулна. Тэгээд тэр нь төрийн бусад институтийн санхүүгийн үйлчлэгийг хяндаг байхгүй. Одоо бол манайх их хурлаас томилсон нэг нөхөр өөрөө бас зээл аваад авч байгаа шүү дээ. Тэгээд манай ер нь
төрийн аудитны шүдгүү арслан нэг юм гаргаад 4 сар өмнөх жилийн төсөв нэг юм байлаа. Тэдгээр хэтэрсэн байна. Тэр сайдын нэг мөлгөр тийм 30 тэрбумаар хэтэрсэн яах хэтэрлэг яах. Би Батцууг уулзсан нэг юм асуумаар байна. Одоо Монгол Улсын ерөнхий прокурор орлогч Амгаланбаатар хариал өгөх компани 17 18 он тавсан гэж мэдээлэл одоо өчигдрөөс авахлаж явж эхэлж байна. Тэгэхээр одоо хуулийн нэлтийн байгууллагаар эрүүг эрэг үүсгээд энэ асуудлаар ингэж явах уу ер нь? Одоо улсын прокурорын ерөнхий прокурорын орлогч нь өөрөө нэр олбогч байх нь явах болов харин Зүгээр яг энэ дээр бол миний харилцаж байх зөв би мэдэх асуудал биш. Мэдээж ийм тогтолцоотой ийм байгаа учраас энэ дүрм журмаараа явах. Зүгээр яг үнэхээр бодтой шалгаад бодит шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь бол би бол харилцаж мэдэхгүй асуудал шүү дээ. Сая өнгөрсөн өдөр баха одоо танаа хуульчдын нэг юм өдөрлөг болт юм байна л да. Тэгээд тэр өдөрлөг дээр очиод дандаа хуульч сууж байна л да. Нэлээд том гайгүй. Тэгээд очиод жижиг дундын ийм асуудал болчлоо. Энэ дээр яалтчгүй юм хууль эрх зүйн том хүмүүсийн тусламж хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр яг хуулийн дагуу асуудлыг яаж шийдэх вэ гэхэд бүх тайлбарлаж явж байгаа. Тэгэхээр ерөөсөө сонирхол байхгүй байна уу гэж би танаа юу одоо энэ сабрэх гэх юм уу одоо нэг л тийм юм шиг надад санагдсан л да. Яг нэг юм. Гэхдээ яг бас энэ асуудлыг нэг хуульчтай холбож хуулийн байгууллагч шалгаж чадахгүй гэдэг дээр бол өнцгөөс нь биш өөр өнцгөөс нь би бол харж тайлбарлах хичээж байна. Яг бол хуульчт нь одоо тухайлбал гэнэ зүйлийг бодож бас эмзэглэж явдаг. Энэ бас л өнөөдрийн бидний ярианы их үүсвэр гэж би ойлгож байгаа. Өнөөдөр төрийн эрх мэдлийг одоо энэ чинь нөгөө 60 тэрбум эсэх юм шүү дээ. Нөгөө 60 тэрбум мөнгө босгох авах нөгөө албан тушаал худалдаж байгаа. Нөгөө одоо сүүлийн мэдээгээр бол одоо бүлэг нь 2 хуваагдаад нэгэн засгаа байгуулахын тулд дэмцэн гişүүдтэй мөнгө өглөөч гэдэг юм. Ийм мэдээлэл яваад байна шүү дээ. Энэ бүхэн чинь эцсийн юу юм бэ гэхээр төрийн эрх мэдлийн хууль бусаар авах гэсэн гэмтрэг байсан. 15 оноос үе үе байсан. Гэтэл тэр энэ залтыг өөрчилсөн. Хуучин орнод төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг чинь тэнд их хурлч байж болно, засгийн газар ч хааж байж болно. Ямар ч сан төрийн явуулж байгаа үйл ажиллагааг өөрчлөлт авах хууль дамар хавтгал асуудал. Одоо энийг айгүй цэвэрхэн эрүүгийн хуулиндаа юу гэж хийцэн гэхээр төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүчирхийллийн аргаар авахар төлөвлөх хэрэгжүүлэх санхүүжүүлэх гэж хийж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж төрийн их хурлын асуудлыг хүчирхийлэлээр авахгүй л да тийм тохиолдол мэдхгүй ер нь цаашдаа гарахгүй байхгүй л бах ер нь. Энэ бол мэдээж сонгуулаар. Энд юу эндээс хуульчид юу харагдж